нутгийн хөгжлийн сан төрийн бус байгууллага. Монгол төмний бахархал болсон үндэсний бүхийн их ундраг түүх соёлын үнэт төвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Үр нутгийн хөгжлийн сан төрийн бус байгууллагаас санаачлан Монгол бүхийн шүтэн цогцлбын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг цогцлбор нь байгалийн өрмөц тогтоц түүхийн бахархалт уламжлалаараа ялгардаг Монгол улсын зүүн хойд хязгаар Хөвсгөл аймгийн Цагаан үр сумын Уйлган багийн нутагт сүндэрлэх юм. Цагаан үр сум бол Монгол бүхийн түүхэнд дахин давтагдшгүй нэг сумаас улсын цолд 14 хүчит бүх төрсөн онцгой нутаг билээ. Монгол бүхийн шүтэн цогцлбор нь 13 м урт, 5 м өндөртэй үндэсний бүхийн бэлэгдэл хөшөөд байгууламж. Энэхүү цогцлбор нь нутгийн байгаль, газар зүйн онцлогийг тусгасан дэвсгэрт үндэслэн бүтээж Монгол үндэсний бүхийн улсын цолднуудын бэлэгдэл болох Хангард, Арслан, Гард, Цаан, Харцаг, Начин зэрэг дүрслэлийг уран баримлын хэлбэрээр илэрхийлсэн байна. Цогцлборын зүүн жигүүрт Цагаан үр сумаас төрөн гарсан улсын 3 авраг Арслан тэргүүтэй бөхчүүдийн хөшөө дурсгал. Баруун жигүүрт ардын хувьсгалын он жилүүдэд Монгол улсын өнцөг булан бүрээс төрөн гарсан авраг цолтнуудын хөшөө хүндэт дурсгалууд сүндэрлэхээр төлөвлөгдсөн. Монгол бүхийн шүтэн цогцлборт байгалийн үдсгэлэнт орчинд зогдсон ландшафт төлөвлөлт, орчин үеийн гэрэл түлэг, аялагч амрагчдад зориулсан амралтын талбай, авто зогсоол, худалдаа үйлчилгээний төв, үндэсний бүхийн түүх соёлыг хадгалах музей зэрэг ээж бүрийн бүтээн байгуулалтууд хийгдэхээр төлөвлөгдөжээ. Үр нутгийн хөгжлийн сан төрийн бус байгууллага.